багшийн хонгор зүл гэдэг Булган аймгийн 3 дугаар сургуулийн бага ангийн багш. За өнөөдөр та бүхэндээ математикийн хичээл заахаар ирлээ. За бүгдээрээ хичээлдээ идэвхтэй оролцоорой. За бүгдээрээ эхлээд хичээлийн дэгтэйгээ танилцъя. Өнөөдрийн хичээлийг дэгтэй танилцъя. За энэ ямар амьтан бэ? Арслан. За арслан ямар амьтан бэлээ? За зоригтой. За магчин. За яг зөв. Зоригтой учраас өнөөдрийн хичээлд яах нь вэ? Зоригтой. Үзэл бодлоо илэрхийлэн арслан шиг. За яс мэлхий ямар амьтан бэлээ? За удаа амьтан тийм ээ. За тийм учраас яах вэ? Удаа өөр ямар амьтан учраас яс мэлхий шиг хүлээцтэй яах нь найзуудыгаа? Хүлээцтэй хичээлээ ажиглана гэсэн үг. За энэ ямар амьтан бэ? За өмнөний за гавар ямар амьтан юм бол? За зайтай өөр зөв ахаачтай учраас яах вэ? Гавар шиг яаж суух нь хичээлдээ? Ахаачтай идэвхтэй оролцсон. За идэвхтэй оролцсон. За энэ ямар амьтан бэ? За загас ямар амьтан? За маш хайван өөр. Сайн бэ. Намгун амьтан тийм ээ. Тэгвэл загас шиг яах ёстой юм бэ? Зөв анхааралтай сонсно. За сайн энэ ямар амьтан бэлээ? Хурдан ямар амьтан? Маш сайн байна. Хурдан амьтан. Тэгэхээр яаж оролцох нь хичээлдээ? За хурдан шиг хурдан бичигчтэй бэлээ. За энэ нэгийн дагуу оролцсноо. За хичээлийнхаа зорилгод хүрэхийн тулд дараах алхмуудыг хийх нэ. За нэгдүгээр яах нь вэ? Тайлбарлана. Ажиглана. За уншина. Ангилна. За тоо бодох нь шүү. За цааш нь. Тоо шулуун дээр яам гэж юм? Тоо шулуун дээр за тэмдэглэн. За ийм алхмуудыг хийх нэ. За нэгдүгээр алхмаа хийцгээе бүгдээрээ. За яах нь вэ? Энэ 5 дарааллын дагуу тоог тайлбарлана. За суулийн дарааллаар тайлбарлана шүү. За англиасаа эхэлж. За бус нь яах вүлээ? Битрээ жишгээ. За жишээ. За ихтэй юм. За маш сайн байна. За маш сайн босгоогаар хэлчих. За цааш нь. 3257. Орны утгаар дээрдвэл 3205-17 гэж. За суул дээрээс босгоогаар. За дараагийн нь. 4250. Орны нэмэгдүүлээд задлууд зөв сайн байна. Нэмэх нь 200 нэмэх нь 50 нэмэх нь 70. За дараагийнх нь бас. Осмэн 157 орны зөв. Задлууд 3000 дээр 3000 дээр нэмэх нь 200 нэмэх нь 50 нэмэх нь 70. За маш сайн дараагийнх нь 3000 сайн байна. За дараагийн. Зөв. Гэлэл байна нэлээр. 3200 маш сайн дараагийнх нь. 3000 маш сайн байна. За дараагийнх нь эхнээсээ. 1641. Маш сайн. 1641. Маш сайн. Цааш. 2000 энийг хэлмээ хөө 2641 орны нэгтэй утгыг нэлбэл 2604 маш сайн. За дараагийн 2641-ийг
орны нэмтний нийтлэл болон завсууд 2000-д нэмгэн 600 нэмгэн 40 нэмгэн 1. Маш сайн байна. За яваа удаас. Орны За маш сайн. Цааш. 2641 альфа термодор 2000 2640 Маш сайн. За цааш. 100 дараа. 2640-ийн 100-аар тавиулвал 2700. За. 2641-ийг Тавьж байгаа энийг засаа ичгэн. За бойлороо найстад үстэй энийг зүг болгоо. 600 тийм ээ. За сайн байна. За дараагийн. 2641-ийг нягтаа тавиулвал 3000. Маш сайн байна. За дараагийнх нь эхнээсээ яваа. Дараагийн охин. 8490. За сайн дараагийнх нь. Нэмэ хэлээр байна. Нэмэ 8000 Альнэшээ. Дөрөв төгссөн чи ямар таа вэ? Ямар таа вэ дөрөв? Тэгш. За сайн байна. Дараагийнх нь. 8494-ийг орны уртыг нийлбэл 8409 арга дөрвөн нэгж. Маш сайн. За дараагийнх нь. 8494-ийг Орны нэмэлтгээр задлууд 400 дээр нэмэх нь энэ. Нэмэх нь энэ. Нэмэх нь сайн байна. За дараагийн охин өсөөр. Артаа. Маш сайн. За дараагийн. 8000. 100-аар гэхээр хараа. 8000. 500 сайн байна. За дараагийн. 8494 нягтаар тавиулвал 8000. За сайн байна. За удаасаа яваа. За сайн байна. Удаасаа. Хоёр дахь нь хэлээрэй. 1318 зэгс. За сайн байна. Цааш нь. 1318-ийг орны усрыг нэрвэл 1 1301 арга 8 нэг. Маш сайн. За цааш нь. Маш сайн. За цааш нь. 1318-ийг артаар тавиулвал 1320. Маш сайн. За цааш нь. 1318-ийг 100-аар тавиулвал 1300. Маш сайн. За цааш нь. 1318-ийг 100 Нягтаа. нягтаар тавиулвал 2000. 100. Сайн байна. Зүг хэлсэн. За цааш нь. 1579. За сайн байна. 1579 шалгаа тоо. Сайн байна. За цааш нь. 1000. Маш сайн. За цааш нь. 1579-ийг орны нэмтгүүний нийтлэлээр задлуулаад нягтаар нэмэхээр 500 нэмэхээр 70 нэмэхээр 9. Маш сайн байна. За цааш нь. 1579-ийг артаар тавиулвал 1580. Маш сайн. 1579-ийг 100-аар тавиулвал
За сайн бөөнөрөө хэлье 1000-аар тавьлаа. За болсон маш сайн хүүхдүүд. За багш руугаа анхаараарай. За одоо багш нэг бичлэг үзүүлнэ. За үзгээ түр тавьчих одоо. За. За анхаарай 1 2 3. За бичлэгийн анхааралтай үзээрэй. Өвлийн ном болчихлоо. Туяа охин гадаа гарч найзуудтайгаа тоглохоор шийдлээ. Гэхдээ охин ямар хувцас өмсөж гадаа гарахаа итгэхгүй байлаа. Тэгээ жаахан бодож зогсов. Ээж нь орж ирээд охин минь ээ хүйтэн байна. Дулаан хувцаслаарай гэв. Ээжээ та гадаа хүйтэн байгаа яаж мэдсэн юм бэ? Ээж нь цаг агаараа мэдээ харлаа. Гинэд охин гэрт байгаа термометрийг санаж гүйж очиод хартал 25 хэмээн зааж байв. Ээжээ 25-ыг зааж байна. Тийм ээ охин минь. Гадаа 25 хэм хүйтэн. Гэрт 25 хэм дулаан байгаа юм да. Гэв. Тэгвэл гадаа хүйтэн гэрт дулаан мөртлөө яагаад адилхан байгаа юм болоо ээжээ? Энэний учрыг минь. За энэний учрыг одоо туяа охин туслах бүгдээрээ. За туяа охинтой бүгдээрээ туслая тийм ээ. За халуун хүннийг юугаар хэлдэг вүлээ? Халуун хүннийг за термометр гэдэг багжаа нэмждэг. За багш нь туяа охин туслахын тулд хоёр ширхэг термометр авчихсан байгаа. Тэ? За ийм хоёр термометр авчирлаа. За термометрийг уншихдаа юуг анхаарах хэрэгтэй вүлээ? Голын энэ удаан зураас нь ямар хүчтэй вүлээ? Дулаан. За голын удаан зураас нь ямар тоон дээр зааж чинь тэр нь тухайн термометрийн юу гэсэн үг үү? Заа гэсэн үг. За та нар маш сайн хүүхдүүд байна. Хүн орчны хичээл дээр үзсэн тийм ээ? Тгээс дээшээ юу зааж байгаа вүлээ? Тгээс дээшээ? Дулаан. Маш сайн байна. Тгээс доошоо юу зааж байгаа вүлээ? Зааж байгаа. За саяны бичлэгэн дээр туяа охины гэрт буюу тасгааны агаарын температур нь хэд байсан гэсэн? 25. Термометр уншиж хэлээ хэд гэж байна? 25 хэмээн ямар гэсэн үг лээ? Дулаан гэсэн үг тийм үү? За 25 хэмээн ямар байсан гэж байна? Дулаан байсан. За гэтэл цаг агаарын мэдээ авсан чи ээж нь гадаа хэд байсан гэж хэлсэн? 25. Гаднах агаарын температур нь 25 хэм. За термометр хараа хэлээ. Улаан зураас ажиглая. Хэд дээр зааж байна? 25 дээр зааж байна тийм ээ? За тэгвэл яг нөө бас гадаа ч гэсэн 25 хэмээн ямар байсан? Хүйтэн байсан. Тэгвэл туяа охин гэсэн ш 25 хэмээн дулаан 25 хэмээн хүйтэн байсан. Тэгээ ямар хувц өмсгөө мэдэхгүй байгаа тийм ээ? Тэгвэл халуун хүйтнийг ялгахдаа юугаар нь ялгах вүлээ одоо? Юугаар ялгах вэ? Халуун хүйтнийг тэмдэглэхдээ одоо юугаар нь ялгах вэ? За хүйтэн урдаа ямар тэмдэгтэй байдаг вүлээ? Хүйтнийг тэмдэглэхдээ яг зөв маш сайн байна. Хасах тэмдэгтэй байдаг шүү дээ тийм ээ? Хүйтнийг тэмдэглэж байгаа нь урдаа хасах тэмдэгтэй байдаг. За тэгвэл наашаа анхаараарай хүүхдүүдээ. Урдаа хасах тэмдэгтэй байгаагийн ямар тоо гэж нэрлэдэг вэ? Сөрөг тоо гэж нэрлэдэг. Сөрөг тоо гэж нэрлэдэг. За харин хасах тэмдэггүй байгаагийн юу гэж нэрлэх нь вэ? Дулааныг заажгагийн сайн байна. Дулааныг заажгагийн эерэг тоо гэж нэрлэдэг. За өнөөдрийн хичээлээр тэгвэл ямар хичээл үзэх гээд байгаа юм бэ? Эерэг ба сөрөг тоо тарих. За сэдвээ тавиарай. Эерэг ба за тэтгэврийн сэдвээ тавиарай. Эерэг сөрөг Ов. за. Эерэг за үзүүлж. За
тавьсан тийм ээ. За өнөөдрийн хичээлийн маань зорилго уншаарай. За өнөөдрийн хичээлээр эрэг сөрөг тоог уншиж сурна, бичиж сурна, жишиж сурах юм бэ. За одоо анхааралтай багшаа хараарай. За энэ хоёр хувин бэ. Ямар хоёр хувин бэ? Эрэг ба сөрөг хувин. За сөрөг тоо гэдэг маань ямар тоо хэлнэ гэлээ урдаа? За энийг уншихдаа хасах тэмдэгтэй тоог сөрөг тоо гэж нэрлэнэ гэсэн тийм ээ. За уншихдаа ингэж уншина. Хасах 6 гэж уншина. За энэ ямар тоо вэ? Хасах тэмдэггүй тоог нь юу гэж нэрлэнэ гэлээсэ? Эрэг тоо. За нэрлэхдээ юу гэж нэрлэх нь вэ? Эрэг тоо. Уншихдаа зүгээр 1 гэж уншина. Ойлгосноо? За одоо бүгдээр энэ хоёр хувийн за энэ тоонуудыг ангилж хий. Багшдаа уншаад нэрлээд хэлэх нь шүү. За юу. За хэлээрэй. Ямар тоо вэ? Сөрөг тоо. Маш сайн. За энэ. Ямар тоо? Маш сайн. За хэлээрэй. Уншчаад нэрлэе шүү. За. Маш сайн. Зүйтэй. 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 За. Маш сайн. Маш сайн. Уншаа явчих. Түүхөө. За картуудаа өргөөд, дээш нь өргөөд. За эндээсээ эхлээд уншаарай минь хөө. Энэ юугаа төр тавьчих минь хөө энэ дээрээ. За. За, хинээ юугаа дээш нь өргөж. За эхлээрэй. За хэлээрэй минь хөө. Хасах 4. Хасах 4 ямар тоо вэ? Сөрөг тоо. За миний өргөөр дээш. Тэг эрэг тоо. За тгийг хэдүүлээ дараа нь мэдэж авъя заа юу. За тэг эрэг тоо юу ямар тоо вэ гэдгийг одоо мэдэж авъя за. За сайн байна. За хэлээрэй. 4 эрэг тоо. За сайн байна. Хэлээрэй минь хөө. Хасах 4 сөрөг тоо. Сайн байна. За 8 эрэг тоо. сайн байна. 5 эрэг тоо. За сайн. 8 эрэг. Маш сайн. За Хасах 7 сөрөг тоо. маш сайн. Эрэг тоо. Бабан чиш. За тэгж бодож байна уу? Сайн байна. За хэлүүлээ. Одоо мэдэж авна. Маш сайн. За эрэг жиш сөрөг жиш. За Эрэг жиш сөрөг жиш. За маш сайн. За хараа. За Хасах 2 Дэш үү? Маш сайн. За эрэг тоо. Хасах 1 сөрөг тоо. за сайн. Үлээр сөрөг тоо. За сайн. 7 эрэг тоо. За сайн. Хасах 7 сөрөг тоо. Маш сайн. За тэгээ юу гэж бодож байгаа юм бэ? За энэ тав гэж бодож байгаа юм байна. Хасах 6 сөрөг тоо. За дэш нэгөр. За сайн дээ. За нэг эргэлзээ үлдсэн байгаа байж дээ те. Нэг ямар тав вэ гэдгийг сонирн бодоод үлдсэн байна. За цааш тэжүүлээ үзье. За цааш анхаарч байгаа. Багш нэг юм харуулах гэдэг. За энэ юу вэ те? Энэ юу вэ? Тийм ээ? Таан шулуу. За бидний мэддэг таан шулуун гитээс эхэлдэг үлээ. Тэгээс. За харъя. Бидний мэддэг таан шулуун тэгээс эхэлдэг тийм үү? За тэгээс баруун гар
тийшээ ингээд дандаа ямар таанууд байрлсан бэ? Таа шүү дээ. Эрэг таанууд байрлсан бэ, тийм ээ? За, эрэг таанууд байрлсан бэ. Бидний мэддэг таа шүү дээ. Тэгвэл тэгээд зүүн гар тийшээ цаа байгаа болоо одоо. Цаа байгаа болоо. Байхгүй гэж бодож байна даа. Таа шүү дээ ингээ хоёр талдаа сумтай байна шүү дээ. Тэгэхээр энэ маань юу гэсэн үг юм? Хүүтэд Хоёр тийшээгээ хязгааргүй гэсэн үг тийм ээ сум маань. Тэгвэл энэ тгээс таашаа та байгаа болов уу? Байгаа бэ тий. За байгаа гэдгийг хэдүүлээ өнөөдөр мэдэх гээд байгаа юм. За нөгөө термометрээ багш нь яасан бэ? Термометрээ ингээд хөндлөн болгоод тоо шудан дээрээ тавьчих та. За юугаар адилхан бэ? Энэ термометр тоо шудан хоёр юугаар адилхан бэ? За олон тэгүүдэн дээрээ давтчих тий. За өөр энэ хоёр юу нэг жихэн байгаад байна энэ тоо шудан. Өө бүгдээрээ ямар байна? Та хуваартай байж тээ маш сайн хүүхдүүд. Тэгвэл энэ тгээс цаашаа ингээ хаалта татад. За хараарай хүүхдүүдээ. Энэ хараа. Хоёр тэг дээрээ яасан бэ? Давцсан байна тийм ээ? Давцсан байна. Тэгвэл энэ тгээс цаашаа ямар тоо байх хэвтэй юм бэ тоо шудан дээр? Сөрөг таанууд байх гэдэг шүү дээ тий. Тэгвэл тгийн хажууд ямар тоо байх вэ? Одоо энэний ад нууцчаад байна шүү дээ. Ямар тоо байх вэ? Одоо харъя хэдүүлээ. Энэ ингээ тавьчихад байгаа шүү дээ хэдүүлээ термометр. За тэгвэл тгийн хажууд хүн ялгаагүй хараа. Термометртэй ижилхэн яах вэ? Хасах 1, хасах 2, хасах 3, хасах 4, хасах 5, хасах 6. Одоо ингээ тоо шудан маань зогсох байлгүй. За хязгааргүй үргэлжлээд бүр энэ ангийн хааныг нэвлээд цаашаа явж болно тийм ээ. За бас ийшээгээ яах вэ? Эрэг тоо маань бас ингээ ангийн хааныг нэвлээд бүр хад явна ш тийм ээ. Зөндөө олон таа. За одоо тэгвэл бүгдээрээ энэ тоо шудан дээр тоо байрлуулж чадах уу? Чадна ингийн багшигаа анхаарч байгаарай. Цаахан таад сууж байгаа хүүхдүүд нь уншаад найздаа тоогоо явах уу? Энэ дөрвөлжин карт байгаа. Уншаад энэ найздаа өгнө. Энэ найз нь тоо шудан дээр яах нь вэ? Байрлуулах нь тий. Яг энэ шиг байрлуулах нь. За босоод уншаад. Юу гэж хэлэх вүлээ? Нэг ямар тоо гэж хэлэх вүлээ? Эрэг тоо найздаа өгнө. За одоо танаа салаа болохоор арай өөр. Танаа хоёр салаа цаахан талын хүүхдүүд шүү. За юу. За энэ салаа болохоор эндээс гарах боломжгүй учраас хаалганы хүүхдүүд нь уншаад энэ найздаа өгнө. Ойлгосноо? За эхлэе. Удаасаа эхлэе. За яваараа уншаад аргаад наагаад. За уншаад. За сайн байна. За гараад. Нөгөө тоогоо уншаад найздаа өгнө. За уншаад өгөөд байгаа. Яахгүй шүү. Дөрөвдөө минь хөдөөс байрлуулна. Зөв. За яваарай. За уншаад. Бүгдээрээ яасан бэ? Зөв байрлуулсан бэ? Тийм ээ тааш удаа. За одоо тааш удаа ажиглая. Тэгээс за би бол тэг шүү. За юу? Тэг. Би тэг шүү. Тэгээс баруун гар талд ямар тоо байрлаж байгаа вэ? Эрэг тоо. Тэгээс баруун гар талд эрэг тоо байрлаж юм бэ. За тэгээс зүүн гар талд нь ямар тоо байрлаж байгаа? Маш сайн. Эрэг тоо. Тэ? За гэтэл нэг асуудал үүссэн бэ тэдэд. Тэг ямар тоо вэ гэж. Дуулаа. За зөв хэлээрэй. Яаж биш үүдэж биш. За бүдэн гэж бодож байна. Өөр хэлээрэй. Дунд гэж бодож байна. Өөр хэлдэ. Өөр
тгийг ямар тав гэж үзэж байна. Яг энэ зэрэг хоёр тааны голтон байгаад шүү. Тэгээ яг эрэг таас өртөө. За бүлээ. За сайн үгтэй шүү. Өөрөө гэж бодож байна. Өөрөө гэж бодож байна. Яг энийг заавал ингэж өөр өнгөөр тэмдэглэсэн хараа. Тэг. За багш нь хэлж өгөх одоо. За өөрөө хэлээ биш та. Альч биш гэж бодож байна. Яг зөв. Альч биш. За уншия. Тэг баа. Эрэг биш. Өөрөж биш. Ямар таа гэдгийм биш дээ. Энийг ойлгосноо одоо. Эрэгтэй жарахгүй нэ. Сүрэгтэй жарахгүй. Ямар таа ах нь вэ? Бүхэл таа гэж байна. За тэгвэл эрэг таан тгээс ямар вэ? Хараа хэлээ. Эрэг таан тгээс ямар ах нь вэ? Ямар ах нь? Их маш зөв. Маш зөв. Сайн өгдөө. За тэгвэл сөрөг таан ямар вэ? Тгээс бага байх нэ. За тэгвэл одоо баруун гар тийшээгээ явах тусам таанууд яаж вэ? Тэгвэл зүүн гар тийшээгээ явах тусам яаж вэ? Ямар гомдол сайн өгдөө. За тэгвэл та нар энэ араа багш нэг юм таан шулуун өгсөн байгаа үүдээ. За энэ таан шулуун дээрээ таамаглыг хэдүүлээ. Хамгийн их та хамгийн бага тоог ингээд тэмдэглээ гэхдээ. За багштай хэлдээ хамгийн их та хамгийн бага тоог аль нь юм бэ? За хасаг хараа энэ таан шулуун дээрээс. Хасаг арга байгаа тийм. За хасаг хараа. Ямар таа юм? Их юм уу бага юм уу? За баг гэж бодсон юм чинь. Тэгвэл хамгийн их таан 10 гэж бодож байна гэж тийм. Таамрын таан шүдэн дээр байгаа. За одоо тэгвэл бүгдээрээ таа жишээд үзье. За хаста масаа өгдөө. Таа шүдэнээ тавиарай. Газар. Тэрэн дээрээ тавиарай. За нэг анхаарчи. 1 2 3 нэг альчаа тайлбар тасаад хэлдэг юм байна. Масаа өгдөө. За энэ хин дүнгнээ дээ. За сөрөгтэй аль зүгтэй байгаа лээ. Зүүн гараад байгаа тий. За сөрөгтэй гэхээр ийшээ толгоогоо ивгүй. Ойлгосон. За бүхэл та хаанагаад байгаа лээ. Бүхэл та хаанаа гээ. Яа багтаа багш самбар дээр наасаа. Эрэгтэй аль зүгт байрлаж байгаа лээ. Маш сайн байна энэ. Баруун зүгт үе цонхон тал тий. За одоо наашаа анхаар. Толгоогоор хөдлөе шүү заяа. За эрэг таа гингүүд яах нь вэ? Эрэг таа руу харна. Сөрөг таа гингүүд сөрөг таа руу харна. Бүхэл таа гингүүд багш руу харна. Эрэг таа руу харна. Сөрөг таа. Эрэг таа. Сөрөг таа. Бүхэл таа. За дахиад нэг дасгал нэмдэн шүү. За харж байгаа. За энийг харчи. Термометр дээр яадгийг. Тгээс дэшээ юу заадгийг. Тгээс доошоо. За тэгвэл саяны дасгал үргэлжиллээ. Дахиад хоёрыг нэмэгдсэн. Тгээс дэшээ халуун гингүү таашаа харах нь уу? Хаалгаа. Хүйдэн гингүү таашаа харах нь уу? Доошоо. За дахиад хоёр нэмэгдсэн шүү. За сөрөг таа. Сөрөг таа. Эрэг таа. Сөрөг таа. Бүхэл таа. Хүйдэн. Халуун. Хүйдэн. Халуун. Маш сайн. Маш сайн өгсөн. За одоо багштайгаа яа гэлээ? Тааж ишин гэсэн тийм ээ? За нэг үешээр ямар таа вэ? 2. За одоо жишгтээ бидний тагаа энд маш чухал. Энэ юу юм? Тааш шулуун маш чухал. За тааш шулуунаа одоо бүгдээрээ ашиглаж энийг жишин. За хоёрын таа хаана байгаа вэ? Хоёрын таа. За хаана барьж байгаа вэ? За тгээс яаж? Тгээс 2 нэгж зай барьж гэж юм. 1 см-ийг 1 нэгж зай гэж нэрлэдэг. За юу вэ? Хэдэн нэгж зай барьж байна? Тгээс 2 нэгж зай барьж байна. 1 2 нэгж зай барьж. За тэг бол хаана барьж гэсэн үг вэ?
Тэгээс бас 2-1 сайд байрлаж байна 100 гар талд нь. Тэгвэл аль нь баруун гар талд байрлаж байгаа та нар бол? Аль нь баруун гар талдаа байрлаж байгаа? Тэгэхээр яах вэ? Аль нь их вэ? Хоёр нь их. Яагаад юм? тэгэр болохоо Яагаад гэвэл хоёр нь баруун гар талдаа байрлаж байгаа тийм ээ. За маш сайн анхаарсан хүмүүс нь гоё тоглоом тоглох гээд байгаа шүү дээ. За дараагийнх нь. За энийг 8-4-2 аль нь хэлээ? За яагаад хэлээ? Яагаад гэвэл 8-ын тоон хаана байрлаад байгаа? Баруун гар талдаа байна. Тийм ээ. За 4-ийн тоон болохоор хаана байрлаж байгаа вэ? Яг зөв 100 гар талдаа байрлаж байгаа учраас та нар давхар тэмдэглээд байгаа тоон шүлгүүд юм. Тэ цог багштайгаа тэмдэглээд жишээд явна шүү тий. Тэ маркераараа ингээд тэмдэглээд жишээд явна. За цог тэмдэглээд яваарай. За цаашаа явах уу? За цаашаа явъя гэдэг. За уншаарай. Асах таандаа. Асах тав. За тэмдэглэж тоон шүлгэн дээр. Асах тав. Асахлаа хоёрыг тэмдэглээ. За аль нь баруун гар талдаа байрлаж байгаа? Аль нь нэлээ? Аль нь баруун гар талдаа байрлаж байгаа вэ? Асах таваа энд байна. Асах тав нь энд байна. Аль нь баруун гар талдаа? Баруун гараа. Баруун гар талдаа. Энэ нэш дараа. Баруун гар талынх нь тоон хэдэн гэсэн үг вэ? Асах тав. Тэгэхээр асах тав нь ямар гэсэн үг вэ? Их гэсэн үг тий. За дахиад энэ хоёрыг тэмдэглээрэй. Дахиад энэ хоёрыг тэмдэглээрэй. За энэ хоёрын аль нь баруун гар талдаа байрлаж байгаа? За асах 3 энд байна. Асах 4 энд байна. Аль нь баруун гар талдаа? 3. Асах 3 нь ямар вэ? Асах 3 их. Маш сайн их. За одоо тэгвэл энэ хоёрыг жишж. Тэмдэглээрэй. Тэг. Асах 2 яль нь бэ? Аль нь их вэ? За яагаад? Маш тэгтэй. Баруун талдаа байрлаж байгаа учраас тэг нь ямар гэсэн үг вэ? Их гэсэн үг ш, тийм ээ? Баруун гар талаа мэднэ үстэй юм биш үү? За сайн байна. Өстой сайн. За энэ хоёрыг жишч одоо. Аль нь их вэ? За яагаад? баруун гар талдаа Маш зүйтэй. Баруун гар талд яаж юм? 5 байрлаж байгаа тийм ээ? Тийм учраас 5 нь их байх. За тэгвэл эндээс нэг дүгнэлт хийх гэдэг юм хэлээ. Одоо энэ 5 маань ингээд цаашаа тоошуулаа өргөжлөн гэсэн тий. Тэгвэл энэ хоёрыг нэг жишээд хэлээд гэж та нар. Энэ хэн гэсэн 5 бай? Тэг хоёрын аль нь их вэ? Яасан. За эндээс харахад тэгвэл яаж вэ? Эндээс харахад энэ хоёрыг ажиглахад ямар дүгнэлт хийх гэдэг та энэ хоёрыг хараа. Эрэг таан ямар юм бэ? Эрэг таан? Сөрөг таанаас ямар вэ? Зөв шүү. Ингээ ажиглахаар хараа. Эрэг тав бүгд хаана байрлаж байна? Тийм учраас эрэг таан сөрөг таанаас ямар их вэ? Тэгвэл одоо тоон шулуунаа ашиглаад хэдүүлээ шаагаар тоглоом тоглоё. Шүхөө. За наашаа анхаарч байгаарай. Хараа. За энэ тоглоомын зааврыг багш нь өглөө. Ийм хоёр юм хэрэгтэй. За тоон шулуун дээр тэгээрэй нэгхүү. Тоон шулуун дээр тэмдэглэв. За яах. Наашаа багшгаа ихлэ анхаарч дараа нь арчаарай. За энэ хараа хүүхэд болгонд нэг шоо байгаа тийм ээ? За хоёр хүүхэд зэрэг хаяа. Зэрэг хаяхад янз бүрээр бол тийм үү? За миний хасах нэг байхад энийг хаах уу? 2 байдаг ч юм уу те? Тэр тоонуудаа хооронд нь дэвтэр дээрээ яах нь? Жишин. За 10 удаагийн хаялдаар 15 хооронд нь жишинэ. За ихтэй. Цаг болсон. За найзтайгаа хаястаад бичээд шүү. Нэг хаяа. За бичээд жишээ.
За цааш нь хаяарай. За сайн. За харъя. Энэ 15. Анаагийн шоон дээр ч юм байсан. Яг шоон дээр дуусныгаа таяж штэ. Оо за тийм ээ.
сайн байж шүү. Зүг бэ. Өгөөрэй. Яасан. За өрчтэй. 1 2 3. За аршин багшд харуулж. Эргүүлээ харуулж. Зүг бэ нөө шалгаарай. Зүг бэ нөө шалгаарай. За өргөөрэй дуусаагүйсэн ч өргөөрэй. За өргөч. За өргөч. За. За басан. За машина өгч. Багшаа. Айгаа багшаа дуулгая. За үрши. Их байгаад байгаа үлээ. 2 хасах тааны. Аль нь их байгаад байгаа үлээ. Баруун гар тал буюу хамгийн бага тоон яагаад байгаа. Энэ хоёрыг би хасыг авчаар яах вэ? Оо, тав их болчих. Тэгвэл ямар дүгнэлт хэлэх гээд байна вэ? 2 хасах тааны хамгийн бага нь ямар байдаг юм бэ? Их байдаг юм биш үү? За юу. За маш сайн хөвгүүд байна. Гэрийн даалгавар багшинд ийм юм өгж байгаа хараа. За наашаа анхаараарай. Гэрийн даалгавар ингээд цаасан дээр хийсэн. Юу гэж вэ? Уншия. За интернетээс Google-ээс хайгаад Булган аймгийн цаг агаарын мэдээг яах нь вэ? Өдөр шөнийхийг жишиж чадах болоо. 90 жишиж чадах уу? За одоо наашаа анхаарч байгаа хүмүүс. Багшны 3 мал хараа. За хамгийн ихэндээр хичээлээ өнөөдрийн хичээлийг маш сайн ойлгосноо эндээ аль маань бүх хүүхдэд алим өгсөн байгаа тий. За их хичээлсэн гэхдээ баг зэрэг ойлгоогүй зүйл нэвэр 2 дахь модон дээр наа. За хамгийн сүүлэгтээр дараа нь хичээлээ би хичээлээ ойлгоогүй гэсэн үг нь 3 дахь модон дээр наа. За одоо басаад бүгдээр аль маань. За багш нарын заагаад өгөн заа юу. За